Developer Beta 8 тэгээ Public Beta 6 гарсан. За энэ бол хамгийн сүүлчийн одоо гарч байгаа бета гэж ерөнхийдөө ойлгож болно. За тэгээд миний гарч байгаа гар утсан дээр бол апдейтийн хэмжээ 183 мегабайттай гарсан байна. Үйлдвэрлэлийн системийн код нь 20A 5358 жижиг А гэж байгаа. За жижиг А гэдэг нь бол мэдээж хэрэг энэ үйлдвэрлэлийн системийн GM буюу RC релиз удахгүй гарч ирнэ гэсэн үг. Тэгээд өмнөх яг одоо вершн дээр нь те жишээ нь 53 56 байсан шүү дээ. Одоо ингээд 53 58 болж байна. Ямар ч энэ бол ингээд хамгийн сүүлийн бета юм аа. За тэгээ миний нэг анзаараагүй би дахиад бас ярих чинь одоо бас нэг астроном одоо wallpaperтай холбоотой. За ингээд яг хэдүүлэн гаригуудаа ерөнхийдөө ингээд солиод яваад байгаа шүү дээ. Гаригуудаа солиод яваад байгаа. Энэ гаригууд нь бас яг одоо ингэж солихоос гадна энэ гаригууд нь өөрчлөгддөг юм байна. Одоо жишээ нь үүрийн 4 цаг ч юм уу 5 цаг болж ивэл одоо нар мандж байгаа гэж ойлгож болно. Тэр үеэр бол одоо жишээ нэг дэлхий дээр ингээд яг байж хахад нэг дэлхийн цаана ингээд нар яг одоо ингээд мандах гэж байна гэдэг нь одоо ингээд яг давхар ингээд харагдсан юм байлээ. Одоо л яг нэг тийм цаг нь болоог. Ямар ч үсэн тэрнээс гадна бас нэг жоохон одоо үйлрхэгч байх юм уу нэлээ үүлтэй цаг агаартай байх юм бол яг энэ сарных нь хажуудлаар ингэж юм үүлний оруулах ингэж л орж ирд юм байлээ. Тэрийг би яг нэг анзаарч скриншот хийчихээ дахиад харсан чинь байхгүй болчихоор энэ чинь ингээд яг цаг агаараас болон яг юмнасаа хамаарад яг жоохон ингээд өөр болоод бас ингээд жоохон динамик маягийн wallpaper юм байна гэж ерөөхдөө бол ойлгосон. Энэ хүү бетанд нүдэн тарагдах шинэ өөрчлөлт бол ерөөхдөө бол баг байхгүй. Тэгээд яг би танарт хэлжсэн яг сүүлийн гарах 2-3 бета нь бол ерөнхийдөө яг батарей болон одоо утасны чи үйл ажиллагаанд зориулсан одоо сайжруулалтууд явна гэж бол би бол хэлжсэн. Тэгээд тэр нь бол яг ерөнхийдөө л яг тийм учиртай. За тэгээд одоо яг ингээд бета 8 буюу хамгийн сүүлийн бета гарчлаа. За тэгээд одоо яг хэдүүлээ яг нэг календар харах юм бол одоо яг ерөнхийдөө iPhone 14-ийн загварууд танилцуулагдах ивент ерөнхийдөө 9 сарын 7-ны орой тэгээд 9 сарын 8-ны шөнийн 1 цагаас эхэлнэ шүү дээ. За тэгээд тэр ивент дуусаад яг ерөнхийдөө яг тэр дуусаал ерөнхийдөө яг RC GM гэдэг релиз нь бол гарна 8-16-гийн тэрний үе гэхээр яг эцсийн албан ёсны хувилбар гарахын яг өмнөх буюу яг тэрнийх нь одоо бэлэн одоо эцсийн байдлаар бэлэн болсон одоо хувилбар нь гэсэн үг. Ерөнхийдөө одоо бета 8-тай харьцуулахад үйл ажиллагаа нь бас арай бас нэг сайжирсан маягтай ерөнхийдөө гарах хэвээр байдаг үйлдвэрлэлийн систем. За GM гэдэг нь бол мэдээж Gold Master гэсэн үг. Тэгээд RC гэдэг нь болохоор Release Candidate буюу одоо тухайн яг үйлдвэрлэлийн системийнхаа хамгийн эцсийн одоо гарсан хувилбар гэсэн үг. Ерөнхийдөө яг адилхан Gold Master RC хоёрыг яг нэг ойлголт. Тэгээд одоо жишээ нь ерөнхийдөө 16.0-ийн одоо RC нь одоо жишээ нь одоо 9 сарын 7-8 хавцаа гарах юм байна. За тэгээд одоо жишээ нь цаашаа өргөжлөн шүү дээ. Одоо чинь 16.01 эдрийг бол гарахгүй. 16.1-ийн одоо чинь 16.1 гараад эхэлчихвэл тэрнийх нь одоо developer beta гарч агаад одоо ойролцоогоор 3-4 бета л гардыг. Тэдэр нь явж байгаад одоо чинь 16.1-ийн бета 4-5 одоо жишээ нь бол яг тухайн одоо 16.1-ийнхээ одоо release candidate буюу тухайн версний хамгийн сүүлж байгаа гэсэн үг. Одоо бидний яг одоо эх 7 хоногт харахаг одоо RC release маань 16.0-ийнхоо одоо RC буюу GM одоо хувилбар гэсэн үг юм аа. За тэгээд тэр нь гарснаас яг дахиад нэг 7 хоногийн дараа одоо iOS 16-ийн эцсийн олон нийтэд цацагдах одоо та нарын бүх iPhone дээр iOS 16 боломжтой бүх iPhone дээр дэлхийд даяар тийм одоо бүх суугаламжтай утсан дээр одоо 14, 15, 16 хавцаа ерөнхийдөө бол одоо цацагданаа. За тэгээд зунаас хойш ингээд ойролцоогоор 3 сарын турш ингээд надтай яг хөгжүүлэгчийн бета болон public бетаг ингээд цуг надтай үзээ авсан бүгмөртэй ингээд баярлалаа. Ойролцоогоор ингээд 2-7 хоногийн дараа ингээд альбесны хон одоо гарах хувилбар нь болоод ингээд гарахд өгсөн байна. За тэгээд саяны 3 сарын турш яг цуг одоо хөгжүүлэгчийн бета цуг үзсэн хүмүүсээс гадна өнгөрсөн оны яг 9 сараас хойш тасралтгүй iOS 15-тай бүтэн 1 жилийн турш одоо ингээд цуг үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд хэдүүлээ ойролцоогоор одоо бүтэн 1 жилийн турш одоо iOS 15-ийн үйлдвэрлэлийн системийг одоо цуг ярьцгаалаа шүү дээ. За одоо тэрнтэй адилхан одоо 15 маань ингээд одоо дуусчин 15.6-ээр 15.7 гарна гэж найдаж байна. Тэгээд 15.7 гараад 15.7.1 ч юм уу 15.7.2 нь бол одоо дараа оны намар хавцаа бол гарах бах. За тэгээд миний хэлэх гээд байгаа юм юу вэ гэхээр ямар ч байсан зөндөө ингээд цуг үздэг хүмүүстэй ингээд болж ах шүү гэн. Тэгээд iOS 15-ийн үйлдвэрлэлийн системтэй цуг байсан хүмүүстэй ингээд маш их баярлалаа. Тэгээд одоо хэдүүлээ ингээд iOS 16 дахаар ингээд бүтэн 1 жилийг одоо дахиж үтгэх нэ.